5x өнгөрцөө. Одоо тэгэхээр дахиж гарч ирэхгүй л 3. Үй. Юу Пандера бокс. Юу. Мөнзүнэн GG Drop-тай хамтарч ажиллаж байгаа та бүхэн мэдчихээх. Тэгээд өнөөдөр бол GG Drop дээр Safari Skin Hunt гэдэг шинэ одоо event бол зарлагдсан байна. Шинэ хайрцагнууд, шинэ event мэдээж бол гайхалтай унах болоо гэж бол бодож байна. За тэгээд та бүхэнд нэг юм хэлж өгөхөд за хэрхэн балансаа цэнэглэх вэ болон мөн яаж deposit bonus авах вэ талаар хэлж өгье. За харагдаж байгаа энэ хүү төрөвч хэсгэн дээр дарснаар за скинээ хэрхэн яаж цэнэглэх одоо сонголтууд нь бүгдээр гарч ирнэ. Мэдээж бол скинээр өөрийнхөө скинээр дансаа цэнэглэж болно. Мөн Visa, Google Play, Apple Pay, Alipay за мөн coiner ч гэсэн одоо төлж болохоор байгаа. За deposit bonus яаж авах вэ гэхээр яг энэ хүү харагдаж байгаа цонхон хэсэгт миний промо кодыг дөөрайлган бичснээр дөөрайлган бичиж apply хийсээр дарснаар та бүхэн маань 7% deposit bonus-ыг бол авах боломжтой шүү залуусаа. Мөн мөнзүн CS кодыг ашигласнаар та бүхэн маань нэг удаагийн wheel бас эргүүлэх үнийг авч байгаа. Одоо өдөр болгон гэсэн. За тэгээд та бүхэндээ нэг зүйлийг сануулж хэлэхэд бол GG Drop энэ хүү сайтанда та бүхэн маань 21 болон түүнээс дээш настай хүмүүсийг үйлчлүүлэхийг зөвлөж байна. За дээрээс нь амьдралаа өөрчилж болох үс их хэмжээний мөнгөөр бас тоглохгүй байхыг та бүхэн нэг талын ямдаага шалгаад тэгэн гутаа бит хоёрт айр гоё кейс нээж үзлээ. За өнөөдөр их давгүй голд тоогоо нэг сайхан ямдаага шалгалж өгөөл. Өөх 2 гол дундгаачлаа бүр. Энд чин тэгснээ $230 ашигтай эхэлж шүү хөөе. $35. За $37 ашигтай эхэлжлээ. За яах вэ гэхээр штэ. Энэ дээр хэдүүлээ сүвнэр кейс дарна заяа. $1500 хамгийн үнэтэй. Яа. Энэ эсвэл factory new keys дарж болж байна. Гэтэ factory new-ээс нь хараа ийм олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг учраас нэг юу нээр Дөрөв. Энэ гэхдээ хараа 5 SP 3 SP үнгүү өгч мөгт юм шүү дээ. Би энийг анх удаа харж той. Би энэ кейс рүү ерөөс орж үзэж байгаагүй байхгүй юу? Энэ SP нь ямар SP хэрэглээ? Зүгээр энийг л 5 удаа үнгүү эргүүлэх 5 юм удаа шүү. нэг хэрэглээ. Амар алдаатай шахав шүү. Энийг унгаач бүр алдаатай шиг юм дээ. Харин тийм. Энэ арга гэхдээ hydroponic энтер байгаа шүү дээ. Factory new hydroponic энтер байгаа. Хамдаараа бокс бокс од шүү дээ энэ. Энэ бүр амар байна шүү дээ. Энэ feed me доод. Гэтэ хамгийн гол нь энэ чи factory new $1416 шүү дээ. Амар үнэтэй кейс тий. Тэрний 5 SP шаачих бол тэл үлдсэн нь зүгээр цэвэр профит олгосоор ирлээ шүү дээ. Тэглээ шүү дээ. Тэгснэ нэг дарсан чинь 5 SP-н өгөөл араас нь зүгээр 5 feed унгаачлаа ханаас. Хамдаараа бокс ороод хөдөлж ийжээс тий. За энэ дээр болохоор Titan хоолоо шаажна гинөө. Энэ минь iBuy Power-ийн хоолоо шүү. Би энэчнээс биш дээ те энэ Akihabara гэдэг одоо энэ биш дээ. Энэс би factory new-ийг унгаасан заяа. Тэгээд энэ hydroponic-ийг унгаасан. Hydroponic-ийн юу factory new-ийг унгаасан $6800. Хамгийн том амлалт. Айц шүү дээ. Энэ гэхдээ амира. Тэгээд нэг дарахаар $1500. Яа энэ яах бол Сажигт арай рискийн төв шүү нөгөө төвд бол. Рискэлтэй. За дарах уу? Урлаа. За 1 2 3 яа захалчих уу ингэж. Захлах уу? Амар яа энэ нэг л яа амар эвгүй унсан. Эвгүй дугаараа шээ. Оо ёо. Скандал шасаа 375 яа. Яа бүр хаг алддаг үстэй яа.
За тэгвэл минимал вир дарнаа. Ууртаа шууд уурсан. Энчнээс Хотраад. зүгээр хайпер бистийн гэсэн чи юу вэ? Энэ яхаараа $1000 юмнаас ийм хямдхан юмнууд байна да. Посейдон нэг бол амар юм байна. Тэгээ кейс харднууд руу ажиллах юм байна. Хапра наавал болох юм байна. Энд ч жоохон хэцүү л юм байна да. Ховлч одоо хизэж унших. Гэхдээ 3% та гэж төө. За ховлын унгаас. За хоол явчих юм шүү дээ. Хапра дээр тогтчих. Гуйж ин. Тэгээ factory дээр бичиж. Йоо. Гэхдээ л $1500 nice. Энэ юу н унч вэ? Хапрагийн. Энэ чинь нэрээ минимал вир кейс шүү дээ угаасаа. Минимал вир нь унчлаа. Гэхдээ яах вэ те? Чи хөрх ашиг олчлаа. Одоо тэгвэл юуг нээх юм шүү? Factory нээх шахах юм. Factory нээх нөө. За нэ яа өнөөдөр гэхдээ ямар авир үнтэй скин дараад байна. За 5x шаас. За 5x унагсаа guys. 5x ёо. Окей би 5x-ийг л унгамаар байсан гэж. Дахиад 5x аа. Дахиад 5x уншилж бүр амар л таа. Дахиад арах уу? 5x өнгөрцөө. Одоо тэгэхээр дахиж гарч ирэхгүй л 3. Үй. Ёо. Юу Пандер бокс. Ёо. Сая баг авчлаа гэж бодсон. Тэгэхдээ яагаад зогсож байгаа л. Slow motion хийж нөө эффекттэй зүгээр орж ирсэн те. Тэгснээ Pandora box унгаждаг шүү дээ. Factory-ний Pandora box шүү дээ. Үнднээ хилүүлсэн гооч чинь. Йоо, сая бүр ойлгочихд баг. Үгүй бич нэ Pandora box хийд танаа тэр чинь. Сая Factory-ний Pandora box унцсан уу? Харин тийм. Factory-ний байгаагүй хаа. Сая 2300 шээс. Харин 2300. Энэ дэр Battle Garden биш үү? Battle Garden биш үү? Бачин сэс тэргүүлээ 4000-аас эхэлчихсэн мэт баталсан. Тийм үү? Энэ дээр 2385 дээр л эхэлж байна. Тийм амар өөрөөсөн ч юм. Би одоо хараад гэсэн чинь дууссан. Pandora box. Тэр үгүйс ихэнх айтемнууд үнэн буугаа шүү дээ. Буусан шүү дээ. Ер нь бол. Ингэж амар зөрүүтэй байна гэж байхгүй хөө бро. CS-money руу ороод харчих юм шүү. Тийм л юм байна л та. CS-money руу төрөө Battle Garden 1900. Тэгэхээр энэ тарж үнэтэй байгаа юм шүү. Хамаагүй үнэтэй шүү дээ. За ер нь өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлсөн дээр юм шиг байна. Энд чинь $800 хомбо ороод ирлээ шүү дээ.